Сайн байцгаана уу? Авилгатай тэнцэх газрын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар 2026 оны 5 дугаар сард хийж хэрэгжүүлсэн зарим онцлог ажлын талаарх мэдээллийг хүргэх болно. Монгол Улсын авилгатай тэнцэх газрын дарга тэргүүн комиссар Даштава тэргүүтэй төлөөлөгчд бүгд найрамдах Үзбекистан улсын нийслэл Дашкент хотноо 2026 оны 5 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Дашкентийн авилгын эсрэг 6 дугаар форумд оролцлоо. Энэ удаагийн форумд дэлхийн 20 гаруй улсын шүүх прокурор, хууль сахиулах болон авилгатай тэнцэх байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд удирдах албан тушаалтан, эрдэмтэн судлаач, шинжээчид илтгэл тавьж, авилгаас өртсөн сэргийлэх институцийн ил тод байдал, дижитал шилжилт, олон нийтийн оролцоо, бус нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл туршлага солилцсон байна. Форумын үеэр Монгол Улсын авилгатай тэмцэх газар болон бүгд найрамдах Үзбекистан улсын авилгатай тэмцэх агентлаг хооронд авилгатай тэмцэх өртсөн сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах харилцан ойлголцсны санамж жижигт Монгол Улсын авилгатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Даштава, бүгд найрамдах Үзбекистан улсын авилгатай тэмцэх агентлагийн дарга доктор Ахмал Бурхонов нарын гарын үсэг зурж, ёслолын ажиллагаанд хоёр байгууллагын албаны төлөөлөгчд оролцлоо. Талуудын байгуулсан энэхүү санамж бичиг нь авилгаас өртсөн сэргийлэх, соён гэгэрүүлэх чиглэлд хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх, дуршлаг солилцох, хамтарсан сургалт судалгаа зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх эрх зүйн үнцийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм а. Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний эхэлтэс 2026 оны эхний 5 сарын байдлаар авилга ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн хуулийн этгээдээс 489 гомдол мэдээллийг хүлээн авч хяналт шалгалт явууллаа. Хяналт шалгалтын хүрээнд 68 гомдол мэдээлэлд зөрчил тогтоогдсон бөгөөд хууль зөрчсөн 30 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээгдэж зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр 43 байгууллага албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтаар илрүүлсэн гэмтэргийн шинжтэй 68 үйлдэлийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Тухайлбал Өөрхангай аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан нь нэр бүхий аж ахуйн нэгжид хууль бусаар давуу байдал олгосон тухай мэдээллийг шалгах явцад албан тушаалтны татвараас зайлсхийсэн зөрчлийг тогтоож холбогдох хяналт шалгалтыг хийлгэснээр 4.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 584 сая төгрөгийн нөхөнд ногдуулах актыг тогтоолгожээ. Завхан аймгийн Досон Цэнгэл сумын мэргэжлийн боловсролын сургуулийн захирал нь албан тушаалын байдал албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж сургуулийн спорт залыг бусдад түрээслэн тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг байгууллагын нярмын дансанд төвлөрүүлэн буцааж бэлнээр гаргуулan авснаар хувьдаа захиран зарцуулсан. Түүнчлэн багш ажилчдаас хууль бусаар сар бүр мөнгө татан авч зориулалт бусаар захиран зарцуулсан зэрэг зөрчлийг хяналт шалгалтаар тогтоож мөрдөн шалгах хэлцэст шалгуулахаар шилжүүлээд байна. Булган аймгийн эрүүл мэндийн газрын нэр бүхий 3 албан тушаалтан нь хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлснийхээ хариуд совилын газарт өөрсдөө үн төлбөргүй гэр бүлийн гишүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авсан гэмтэргийн шинжтэй үйлдэлийг тогтоон мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүллээ. Авилгатай тэнцэх газраас соёл үлзийт, хандгай цэцэрэг хүүхдийн туслангийн хөгжлийн асуудлыг шалгаж байна. Авилгатай тэнцэх газрын даргын 2026 оны 1-р сарын 5-ны өдөр баталсан хяналт шалгалт хийх өдөрдөмжийн дагуу хүүхдийн туслангийн өмч хөгжлөл, гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдал, хүүхдийн тусланг зориултын бусаар ашиглаж байгаа зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хүүхдийн эрхийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байна. Тухайн ажлын хэсэг нь соёл үлзийт, хангаат, ундраа зэрэг хүүхдийн туслангийн хөгжлөл, гэрээний хэрэгжилт болон зориултын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгт хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна. Хяналт шалгалтаар 2007 онд нийслэлийн өмч хөгжлөх комиссийн тогтоолоор хөгжлөгдсөн, зарим хүүхдийн туслангийн хөгжил нь хууль журмуудыг зөрчсөн, гэрээний заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлээгүй, гэрээ дүгнсэн банд материал байхгүй, зориултын дагуу ажилуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Тухайлбал Төв аймгийн Батцөмбөр суманд байрлах соёл хүүхдийн туслан тухайн үед нийслэлийн хүүхэд залуучдын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хөгжлөгдсөн, гэрээний заасан үүргээ ноцтой зөрчсөн, хүүхдийн туслан зориултын дагуу ажилуулаагүй. Өнөөдрийн байдлаар хүүхдийн туслангийн байшин барилга байхгүй байлаа. Хяналт шалгалтын явцад Төв аймгийн Батцөмбөр сумын засаг даргын 2026 оны 4-р сарын 8-ны өдрийн АДРО 110 дугаар захирамжаар соёл туслангийн 10 га газрыг газар эзэмших эрхийн гэрчлэгийг хүчингүй болгож шийдвэрлсэн бөгөөд газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар сумын засаг даргад албан шаардлага хүргүүлээд байна. Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах үлзий туслан чанарын шаардлага хангахгүй хуучин байшингуудтай хашаан тоногдсон хүүхдийн туслангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байлаа.
Хангаад хүүхдийн туслал нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын эзэмшилт байх бөгөөд хүүхдийн туслангийн газрын хэмжээ анх 30.6 га байсан бол өнөөдрийн байдлаар 19.7 га болж багассан байна. Тухайн хүүхдийн туслангийн газраас мод дүржүүлэх болон гэр бүлийн хэрэгцээнд нэр бүхий иргэдэд эзэмшүүлж байгааг наривчлан шалгаж байна. Авилгатай тэмцэх газрын ажлын хэсгээс хүүхдийн соёл, үлзийт, туслангийн хөгжлийг хүчингүй болгож хууль тогтоомжид нийцүүлэхээр холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад хандаад байна. Улмаар нийслэлийн өмч хөгжлөх комиссийн хурлын дээрх 2 хүүхдийн туслангийн өмч хөгжлийн асуудлыг хүчингүй болгох арга хэмжээг авахулахаар ажиллаж байна. Одоо авилгын гэмтэргийг мөрдөн шалгах чиглэлээр хэрэгжүүлж байгаа зарим онцлог ажлын мэдээллийг хүргэе. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг шалгах хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай үр ашиггүй зарцуулалт, нийслэлийн төсвийн нийт зарлага 1.2 их найт төгрөгөөс 5.8 их найт төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт нийгэмд үзүүлж байгаа үр нөлөө төсвийн зартуулалтын ил тод байдал хяналтгүй байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиггүй гүйцэтгэл дутуу төлөвлөгөөний биелэлд хангалтгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгож байна. Иймд нийслэлээс хэрэгжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү гэх гэмтэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн. Уг мэдээллийг хянан үзээд Монгол Улсын эрүүгийн хуулийн 22-ийн 1-р зүйлийн 1-р хэсэгт зааснаар 2026 оны 5 дугаар сарын 19-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэгнээж Улсын ерөнхий прокурорын газрын 2026 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн шийдвэрээр авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байна. Хэрэг бүртгэлтийн хэргийн хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж байгаа 24 мега төслийн сонгон шалгаруулалт, хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг асуудлыг шалгах бөгөөд хамтарсан ажлын хэсэг нь туулын хурдны зам, сэлб 20 минутын хот, шин тойрог автозамын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, Улаанбаатар метро төсөл гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна. Мөрдөгчдийн ажлын хэсэг 135-наас мэдүүлэг авч 30 дансны зарлагын гүйлгээ хязгаарлан 2 хүнийг ялагчаар татан шалгаж байна. Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр байгуулагдсан авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг одоогоор дараах нөхцөл байдлыг тогтоогоод байна. Нийслэлд нийтийн тээврийн салбарын 6, автозамын салбарын 4, барилга хот байгуулалт, дид төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дид бүтэц, усны салбарын 5 төсөл хөтөлбөр буюу нийтдээ 24 төсөл байгаагаас 11 төсөл нь ямар нэг санхүүжилт олгодоогүй. 13 төсөл нь ямар нэг хэмжээгээр хэрэгжиж эхэлж байгаа буюу санхүүжилт олгогдсон төслүүд байлаа. Дээрх 13 төсөл хөтөлбөртэй холбоотой 30 ГБ бүхий захин файл болон 53 бот баримт материалыг холбогдох газруудаас гаргуул авсан. Хууль зааснаар зөвлөмж гаргуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн. Төсөл нэгж хариуцсан албан тушаалтан аж ахуйн нэгжүүдийн удирдлага зэрэг өнөөдрийн байдлаар 135 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Хууль заасан үндслээр дээрх төслүүдтэй холбоотойгоор арилжааны банк дахь 30 дансны нийтдээ 2.6 их найт төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан. Одоогоор 7 газарт үзлэг нэгжлэг хийж холбогдох эд мөрийн баримтыг хураан авч захим систем, гар утас, дансны мэдээлэл зэрэг 24 удаагийн үзлэг хийсэн. Давхарцсан тоогоор 5 сэжигтнээс 10 удаагийн мэдүүлэг авч 2 хүнийг ялагчаар татсан. 2 хүнд цагтаа орох далсан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаад байна. Цаашид дээрх төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг зориултын дагуу зарцуулсан эсэх, худалдаа авах ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу хийсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг хянан шалгаж байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс бусдаас үргэлжилсэн үйлдэлээр хахуул авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн 36 гайлын улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна. Гайлын ерөнхий газрын болон Улаанбаатар хотын гайлын газрын мөн замын үддэх гайлын газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гайлын хянан шалгалт хийх бүрэн эрх, албан тушаалтын байдлаа уруулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэлийг гүйцэтгэж, үргэлжилсэн үйлдэлээр хахуул авах, хууль бусаар олсон орлогын их усүр бодит шин чанарыг өөрчлөн мөнгө угаасан, эрүүгийн хуулийн 22-ийн 1, 22-ийн 4-т заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахуул авсан гэмтэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлийг илрүүлэн шалгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын хүрээнд одоогийн байдлаар 36 гайлын үсийн байцаагчийг яллагдагчаар татаж албан үүргийг түтгэлзүүлэх, хөлийн хориг тогтоох болон зарим гайлын үсийн байцаагчид цагдан хорих, дасан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Авилгын эсрэг олон нийтийг соён гэгэрүүлэх чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээний талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулно. Авилгатай тэмцэх газар 20 жилийн хугацаанд эрхлэн гаргасан шудраг ёсны номуудыг багтаасан, авилгаас өртсөн сэргийлэх, соён гэгэрүүлэх цогц арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь иргэдийн авилгын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчлийн талаарх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, номын баяраар дамжуулан, нийгэмд шудраг ёсны үнэт зүйлийг төлөвшүүлэн, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой байсан бөгөөд арга хэмжээнд давхарсан тоогоор 50,000 орчим иргэн оролцлоо. Энэ удаагийн арга хэмжээний гол үр дүн нь авилгатай тэмцэх газраас сүүлийн 20 жилийн хугацаанд эрхлэн гаргасан хүүхэд багчуудад зориулсан шудраг ёсны агуулга бүхий ном, гарын авилгууд болон иргэдэд чиглэсэн хууль сурталчилгааны бүтээлүүдийг анх удаа нэгтгэн захин хэлбэр шилжүүлж авилгын эсрэг захин номын санг бий болгосон явдал байлаа. Нийтдээ 36 нийт төрлийн ном, гарын авилгын эхийг захимжуулж, QR код үүсгэн иргэдэд захим төхөөрөмж ашиглан шууд унших боломжийг бүрдүүлсэн бөгөөд уг захим номын санг ашиглах зааварчилгаа, хуулийн мэдээлэл бүхий хэвлэмэл нугалбарыг олон нийтэд тарааж түгээсэн байна. Номын баярын үеэр номоор дамжуулж хүүхдийн шудраг байдлыг бэхжүүлэх сэдвтэй нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж хүрэлцэн ирсэн хүүхэд багчуудын дунд танин мэдхүү асуулт хариултын анхаа тэмцээнийг явууллаа. Арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор захим орчин затсан номоор дамжуулан шудраг нэмийг бүтээх сэдвтэй богино хэмжээний видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд түгэж иргэдийн дунд шудраг ёсны үзэл санааг идэвхжүүлсэн үр дүнтэй ажил боллоо. Үндэсний номын баяраар дамжуулан зохион байгуулсан тус арга хэмжээнүүд нь иргэдийн эрх зүйн ухамсарыг дээшлүүлэх, авилгыг үл дэвчих, нийгмийн соёлыг төлөвшүүлэхэд бодит хөв нэмэр оруулж байгааг оролцогчид онцлон тэмдэглэсэн бөгөөд цаашид авилгатай тэмцэх газраас иргэд олон нийт чиглэсэн соён гэгэрүүлэх ажлыг орчин үеийн захим техник технологийн шийдэл тулгуурлан илүү хүртээмжтэй хэлбэрээр дасралтгүй зохион байгуулахаар ажиллаж байна. Авилгатай тэмцэх газрын албан хаагчид Улаанбаатар марафон 2026 олон улсын гүйлтэд оролцлоо. Авилгатай тэмцэх газрын ахлах комиссар Баатар Хүү, Батзориг, ажилтан комиссар Батуйг анхбаяр нар 21 км-т, ажилтан комиссар Эрдэнэочир 42 км-т гүйж барайндаа амжилттай орлоо. Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх хэлцээс зорчигч тээвэр 2 орон нутгийн төрийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газартай хамтран шудраг ёсны зарчмыг хөдөлмөрийн харилцаанд төлөвшүүлэх зорилгоор авилгын эсрэг соёлыг түгээ сэвдэт аяныг эхлүүллээ. Нийслэлийн прокурорын газраас тогтоосон харьяаллын дагуу цагдаагийн байгууллагаас авилгатай тэмцэх газарт шилжүүлэн ирүүлсэн 1-р тойрог замын асуудалд нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт нийслэлийн засаг даргын эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан 1-р орлогчдыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 1 дэх хэсэг заасан үндслээр яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээс шалгаж шилжүүлсэн ЖГ нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол хаан уул Сонгой архан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хянилцээд 1.5 тэрбум төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. Авилгын эсрэг дээд шүүх Красиловын агрегатын үйлдвэр төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргаыг хахуул авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих халууноос нь талаар авилгын эсрэг тусгай прокурорын газраас мэдээллээ. Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1.9 сая гривентэй тэнцэх хэмжээний хахуул авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байлаа. Авилгын эсрэг дээд шүүхээс түүнийг Украиний эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасны дагуу хорих яллаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Энэтхэгийн Рашахстан мужид хэрэгжсэн хөдөө орон нутгийн усан хангамжийн төслийн хүрээнд 9.6 тэрбум рупигийн тендерийн лувр илэрч, Конгресс намын нөлөө бүхий уустарч сайд дасан Махиш Жошиг баривчилсан талаар Энэтхэгийн авилгатай тэмцэх газраас мэдээллээ. Мөрдөн шалгах ажиллагааны мэдээллээр төслийн тендерүүдийг урьдчилан тохиролцсон компаниудад олгож, техникийн шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгон, үүний хариуд их хэмжээний хахуул авсан байж
болцсохгүй байна. Авилгатай тэмцэх газрын мэдээснээр уг хэрэгт төрийн албан тушаалтнууд, инженерүүд, гэрээт компаниудын төлөөлөл зэрэг олон хүн холбогдсон байж болцсохгүй байна. Авилгын хэргийг гарсан хойно нь илрүүлж, ял оноох нь гал гарсан хойно ус цацахтай адил. Тэгвэл энэ аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Төрийн шударга ёсны дархлааг бэхжүүлэх үйлсийн хамгийн нарийн, хамгийн чимээгүй боловч хамгийн үр нөлөөтэй арга нь урьдчилан сэргийлэх бодлого, тэр дундаа төрийн байгууллагуудад өгч байгаа зөвлөмж юм. Энэ утгаараа авилгатай тэмцэх газрын зөвлөмж нь авилгатай тэмцэх бодлогын чимээгүй шинжилэл болж төрийн үйл ажиллагаанд ил тод байдал, хариуцлагын тогтолцооны стратегийн чухал хэрэгсэл болсоор ирсэн билээ. Авилгатай тэмцэх газраас сургуулдах зөвлөмж бол зүгээр нэг захиргааны албан бичиг биш юм а. За энэ нь авилгын эсрэг хуулийн 18 дугаар зүйл заасны дагуу боловсруулагддаг шалгалтын дүн, за судалгааны үр дүн, эрх зүйн дүн шинжилгээнд тулгуурлан тухайн байгууллага салбарт авилга үүсэх нөхцөл шалтгааныг тогтоон, тэдгээрийг арилгах арга хэмжээг тодорхойлж заасан баримтчиг юм а. За авилгатай тэмцэх газрын зөвлөмжүүд нь ерөнхий бус, за харин тухайн салбарын онцлог тохирсон авилгын эрсдлийг арилгах, за байгаа үнэлсэн байдгаараа онцлогтой юм. Зөвлөмж өгснөөр авилгын эрсдэл үүсэх цэгүүдийг урьдчилан илрүүлж, за засах боломжийг олгодог. Түүнээс гадна зөвлөмж хүлээн авсан албан тушаалтнууд юу буруу вэ гэдгээс илүү юу эрсдэлтэй байна вэ гэдгийг ойлгодог болсон. Хуулийн хүрээнд зөв ажиллахыг эрхэмлэх хандлага төлөвшөж, төрийн албан хаагчдын ёс зүй шин шатанд гарч байна. Энэ нь урт хугацаанд авилгыг бууруулах хамгийн доктортой шийдэл юм а. Шийдвэр гаргах үйл явц ил тод болж, албан тушаалтнуудын хариуцлага нэмэгдснээр иргэдийн төрд итгэх итгэл аажмаар бэхжинэ. Төрийн албаны ил тод байдал бол авилгын эсрэг хамгийн хүчтэй зэвсэг юм. За зөвлөмжийг хэрэгжүүлээгүй авилгын эрсдлийг арилгахад итвэх санаачлаг гаргаагүй албан тушаалтнуудыг олон нийтэд мэдээлэн хариуцлага тооцдог тогтолцоо руу шилжих ёстой. За зөвлөмжийг хэрэгжүүлэх нь Монгол улсын авилгатай тэмцэх тогтолцоонд чухал байр суурийг эзлэж байна. Авилгатай тэмцэх газраас сургуулдаг зөвлөмжүүд нь хууль зөрчигдөхөөс өмнөх хамгаалалт, алдаанаас сэргийлэх, анхааруулга, эрсдлийн өмнөх хаалт болон хуурчээ. За энэ утгаараа төрийн албан хаагчдын дунд авилгаас ангид байх нь мэргэжлийн бахархал, ёс зүйн эхийн хэмжээ болон хэвшиж байна. Авилгатай тэмцэх газар 2007-оос 2025 онд буюу өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 392 зөвлөмж хөрвүүлж, биелэлтэнд нь тухай бүр хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар 496 байгууллагад хөрвүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцаад байна. Эдгээр зөвлөмжүүдийг өгснөөр дараах үр дүн гаргаад байна. Тухайлбал Азийн гих 3000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон Автерийн үндэсний төвийн зарим албан тушаалтныг шалгах явцад 1.5 тэрбум төгрөгийг хувьдаа завьсан үйлдэлийг илрүүлж, зам тээврийн яамд 2 удаагийн зөвлөмж өгснөөр энэ чиглэлийн дүрм журмуудад өөрчлөлт оруулж, автомашины Азийн гих дугаарыг дуудлага худалдаагаар үн хаялцуулан олгох боломж бүрдүүлээд байна. Одоогийн байдлаар дуудлага худлаанаас олсон 12.7 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө санд төвлөрүүлээд байна. Авилгатай тэмцэх газраас Монгол улсын ерөнхий сайдад хөргүүлсэн зөвлөмжийн дагуу нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс нийтдээ 235 тэрбум төгрөгөөр засгийн газрын дотоод үнэт цаас худалдаа авсан нь эрсдэлгүй найдвартай их усрт хөрөнгө оруулж хүүгийн өгөөжөөр сангийн хөрөнгийг өсгөх боломжийг бүрдүүллээ. Авилгатай тэмцэх газар боловсролын зээлийн сангаас олгож байгаа дотоод гадаадын ихтэй сургуульд суралцуулах тэтгэлэг хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан зөвлөмж хөргүүлснээр зохих зохицуулалтыг өөрчлөн сайжруулсан төдийгүй зээлийн эргэн төлөлт 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. За зөвлөмж нь төрийн байгууллагуудыг өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх вакцин хэмээн зөвлөж болохоор. За энэхүү вакциныг цаг тухайд нь хийж зөвлөмжөд тусгагдсан зөрчлийг арилгаж чадвал төрийн алба, цэвэр тунгалаг, иргэдэн төрдөө итгэл дүүрэн байх цаг орхон байна. За одоо зөвхөн бичиж өгөх биш, биелүүлж ажиллах хариуцлагын эрен үе ирсэн байна. Авилгатай тэмцэх газар таныг сонсож байна. Та авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллээ 1110 дугаарт өгнө үү? Авилгатай тэмцэх газар. Үйл явдлын мэдээллийг багслан хүргэдэг авилгатай тэмцэх газрын мэдээлэл нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хүлээн авч үзсэн эрхэм үзэгч танд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр энэ цагтаа иргэн уулзцгаая.